Сайн байцгааны үзэгчдээ Гичин нэвтрүүлгийн шинэ дугаар хэлж байна. Дэлгэцэн гарын алга шиг хилийн олон зурвастайч дэлхий гэмээ нэг нутаг билээ. Инхийн хатаг шиг тэнгэрт наран тооноо өргөссөн эвийн алтан гагнааст хүн төрлөختөн билээ. Хүн төрлөختний их нутаг болсон Цэнхэр гаригийн өрн зүгт амьдарч байгаа монголчуудаа дорны соёлын утга зохиолын нэгэн бүтээлийг дэлгэцийн бүтээл олгож уран бүтээлийн ганцх дүүрэн хүрэлцүүлсэн. Энэ цагийн эрхэм сайхан уран бүтээлч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан жүжигчин Бархуу энэ удаагийн нэвтрүүлгийн гижнэр оролцож байна. Танд яг одоо киногоор үзэхээр сэтгэл догтлон хүлээж байгаа үзэгчдийнхээ өмнөөс энэ сайхан мөчийн мэндийг хүргэе. За баярлалаа. Сайн байцгаана уу? Нэвтрүүлгийг үзэж байгаа, оргил телевизийг үзэж байгаа бүх монголчуудаа ялангуяа шивэдэд одоо сурч ажиллаж хөдөлмөрлөж байгаа монгол ахын дүүстэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ миний би бас шивэдэд хамтлагаараа бол урд нь ирж байсан бол энэ удаа анх удаага ингэж өөрсдийнхөө уран бүтээл буюу одоо киног авчирч байгаадаа маш их баяртай байна. Тэгээ энэ бол одоо дорн техникийн одоо бидний одоо Аз твд одоо урдаа өрдөг хятад зохиолчийн хэнжин гэж зохиолчийн өгүүлгээр бид хүн кино зохиол болгож бичсэн Солиот их гэдэг нэртэй кино байгаа. Тэгээ энэ киног бас гадаадд сурч ажиллаж хөдөлмөрлөж байгаа монголчуудаа хүргээд одоо нэлээдгүй хугацааг үдлээ. Он гарснаас хойш өртөөс гэрийн бараг үзсэнгөө. Тэгээ өнөөдөр одоо ингээд шивэдэд ажиллаж амьдарч байгаа монголчуудаа сурч байгаа монголчуудаа хүрэх гээд одоо ингээд хүмүүс маань хүрэлцэн ирээд киногоо хүлээж байгаа нь маш их баяртай байна. Та бүгд сайн уу? Бид бүгд сайн сууж байлаа. 2004 онд Хятадын утга зохиолын шилдэг бүтээл болж байсан энэ өгүүлгийг тийм ч урт өгүүлэг бас биш. Тэгвэл кино зохиол болгох үүдэл санаа яаж төрсөн юм бол? Ер нь бол X-Plus production дэлгэцийн яг уран сайхны кино бол одоо урд нь миний өрсөлдөхөөр болсон явдал гэсэн юм хоёр яг уран сайхны кино хийсэн. Мюзикл гэх юм бол Сэргээш 1 2 3 гэж байгаа л да. Тэгээд дэлгэцийн бүтээл телевизийн бүтээл гэх юм бол мэдээж одоо өвлийн нэмсгэл цагаан сар шинийн нэ тэгэл гэх мэтчлэн маш олон телевиз зохиомжууд хийжсэн бол энэ удаа одоо 3 дахь уран сайхны томоохон бүтээлдээ одоо ханцуу шамлаа орё хэдүүлээ. Ер нь дэлгэцийн уран бүтээл тайзаасаа жоохон төр хугацаанд одоо бид өхөн одоо чөлөө аваад гэсэн үг. Заримдаа вэд бас хөвж хаяа суу сэтгэл санаагаа хуваалцах ёстой. Яг үнэ. Аа нэг ойлмаар санагдаад. Ой юм ярмаар санагдахгүй юу бас байдаг юм оноо. Арх хохлоор хаяа ойлмаар санагддаг үү? Надад дандаа тэгдэж шээ сайдаа. Наач бол архиных. Тэгээд дэлгэцийн уран бүтээл рүү одоо оюун санаагаа төвлөрүүлж байгаа уран бүтээл хийя. Одоо хэдүүлээ энэ талдаа уран бүтээлийнхаа одоо чиглэл одоо зорилго одоо бүх зүйлийг чиглүүлъя гэж хандаад энэ 2016 оноос хойш одоо ярилцж байгаад нэлээд хэдэн зохиолоос одоо шигшигдэж энэ хүү зохиол маань одоо оноох маань одоо анх санал болгож хэлснээр одоо тэгээд X-Plus production кино зохиол болгож бичгээр шийдэж маш олон одоо хоног сарын хугацаанд энэ зохиолын зохиолч нь одоо яг хятадтай байдаг, амьд сүрэн байдаг юм байгаа. Мэдээж одоо 2004 оны шилдэг бүтээл болсон гэсэн тэр бол үнэн. Мөн одоо яг энэ хүү зохиолоор бол ер нь бол маш их нэр алдар төрсэн юм байгаа. Тэгээд энэ хүнтэй холбоо барьж байгаад энэ зохиолыг одоо авахыг л одоо бид хүн бас нэг хэдэн сар нэлээд хоногийг зарцуулсан. Мэдээж одоо хоёр орны бараг соёлын яамаар хүртэл одоо дамжуулах нь холгүй бараг дамжсан гэж хэлэхэд хэлцэхгүй юм болсон. Тэгээд бид бүхэн туслалцсан маш олон хүмүүс байгаа л да. Энийг одоо ярих юм бол энэ өдрийн одоо илийн цаг барагдахгүй байна. Тэгээд энийг мэдээж 2-3 хуудас өгүүлэг байгаа. Энэ өгүүлгийг бас кино зохиол болгож бичнэ гэдэг бол эрхийн авсан. Тэгээд кино зохиол бичнэ гэдэг бол мэдээж одоо үүсмэл бүтээл гэдэг үүднээсээ бид бүхэн бас чанарыг алдуулахгүй энэс улам биш яаж сайжруулах вэ гэдэг үүднээсээ бас бид бүхэн нэлээд хэдэн сарын хугацаанд нэг олон хоног шөнийн нойроо хугслан байж одоо бичлэлсэн. Яг ерөнхий бичсэн хоёр нь бол Монгол Улсын гавьч жүжигчин Одон Чимэг, за соёлын тэргүүний ажилтан жүжигчин Онон ах нар маань байгаа. Тий. Мэдээж одоо X-Plus production-ы ажилт уран бүтээлчдийн одоо санаа оноо ганц нэг юм орлоггүй л яах вэ? Тэрнээс гадна энэ хүү кинон дээр бас туслах найруулагчаар ажилласан, нэгдүгээр найруулагчаар ажилласан Ган Зориг. За мөн одоо энэ хүү киноны эвлүүлгийн одоо монтажч Мөнхбат. За тэгээд энэ хүү киноны ерөнхий зураглаач Базар гэх мэтчлэн маш олон хүмүүсийн одоо сэтгэл санаа нэгдэж одоо цэгмэд гэдэг бас манай туслах найруулагч
бид бүхэн одоо их олон хоног сууж энэ хүү зохиолын ард гарсан. Тэгээд энэ зохиолоороо 2017 оны 100 намар зураг авч одоо монтаж хийж байгаа. Одоо өвлийн сард буюу 12 сарын 29-нд анх кино театрт бэлэн болгож энэ хүү киногаа Монголын одоо тэр ялангуяа Улаанбаатар хотод амьдарч сурч байгаа, ажиллаж байгаа монголчуудад хүргэсэн. За тэгээд 1 сарын 6-нд албан ёсоор киноныхаа нээлтийг хийсэн. Хамгийн эхлээд гадаад сурч хөдөлмөрлөж байгаа монголчуудад бол Солонгост байгаа монголчуудад хүргэсэн. Тэгээд Америкийн улсаар Америкийн нэгдсэн улсын одоо 6 хотод бас энэ хүү киногаа хүргэсэн. За тэгээд одоо шивэдвэн тусад ирж байна да. Сайн байна уу? Оо. Сайн байна. Энэ дээр хүн байсан уу? Ингээ аваад ирж байна. За сайн байна. Энэ орой та бүхэн бас X2 production-ы хийсэн солиот их гэдэг уран бүтээлийг сонгон хөрөлдсөн ирсэн, сэтгэл гаргаж ирсэн шивэдэд сурч хөдөлмөрлөж ажиллаж байгаа ах дүүс та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэнд баярлалаа. X2 production-ы хүмүүс та бүхэндээ баярлалаа гэдгийг хэлээ. Мөн өөрийнхөө өмнөөс хэлье. Таны эхнэр Монгол Улсын гавьяа жүжигчин Одон Чимэг Уг кинонд ерөнхий найруулагчаар ажиллаад дээрээс нь гол дүр тоглосон. Ерөнхий найруулагчаар ажиллангаа гол дүр тоглох хэцүү юу? Ер нь ямар байдаг вэ? Маш хэцүү санагдсан. Тэглгүй яах вэ? Одоо тэгээ өөрөө найруулаад зогсож байгаа оронд тэгээ өөрөө ус тэндээ найруулж байгаа юмдаа өөрөө гол дүрдэн тоглоно гэдэг чинь тэгээд үг хэл байхгүй юм дүр. Энэ дүр бол тэгээд мэдээ солиот хүний дүрийг гаргана гэдэг бол тэр энэ доторх одоо энэ биш одоо энэ юу ухаан яаж ажиллаж байгааг хэлэхэд бол үнэхээр одоо хэлж чадахгүй мэдэхгүй л байна. Одоо яг яасныг надад хүртэл хэлэхгүй шүү дээ. Ямар ч хэсэг хэцүү байсан. Тэгээд одоо зөвхөн ерөнхий найруулагч тэгээд гол дүрээр ажилласан гэвэл бас үгүлдээ энэ зохиолыг бичсэн. Тэгээд мэдээж одоо найруулагч үний одоо нүдэнд харагдж байгаа тэр гэр нь биш бол энэ гэр биш байна гэж одоо зураачийн ажил руу бас одоо киноны зураачийн ажил руу бас шумбаж орж байгаа юм тий. За жүжигчдийн хувцас тий өмссөн зүйлсэн энэ одоо эдлэл хэрэгэл эмэг бөг зүйлтэн биш санагдвал бас одоо энийг солиод ингээд гэчээ энийг нэг жоохон ураад энийг жоохон хуучруулах хэрэгтэй байна гэдэг ч юм уу гэх мэтлэн мөн зураачийн ажил хувцас хэрэгэл жижиг хэрэглийн ажил руу орж байгаа юм. Тэгээд л одоо ердөөс хийхгүй ажил байхгүй. За тэгээд хоол ундруу хүртэл санаа зовоод энэ хүмүүс бол олон хоног олон цаг гэр орноосоо хол 6-700 км-ийн цаана тариач сум дээр бид хүн байрлаж уран бүтээлээ хийж байгаа энэ хүмүүст бас хамгийн их эрч хүч авах юм чинь одоо хоол. Тийм учраас бас хоолны тал дээр бас ингэж ийм хийж одоо ийм хоол ингэж өдрийн тэд хооллож энэ хүмүүс төр цайгаар ингэж хангаж тий ингэх ёстой гэх мэт орохгүй ажил ер нь бол байхгүй шүү дээ. Тий ерөнхий бүх юмыг авч явж байгаа. Тэгэхээр тэгээд дээрээс нь өөрөө жүжиглэн гэдэг бол асар хэцүү. Тэгээд цаг их алдна. Яагаад гэвэл найруулагч нь байгаад гол дүрэн жүжиглэж байвал наанаас нь найруулагч хараа хэлчих бол өөрөө жүжиглчихэд дараа нь эргээд нөгөө камераасаа одоо ухрааж бичлэгээ харж үзээд тэгээд ингэх ёстой юм байгаад зөвлөж байгаа дахиж одоо дубл явдаг ч юм уу те. Гэх мэтчлэн мэдээж киногоо сайн болгохын тулд ингээл цаг хугацаа маш их шаардагдсан. Бархуу ах одоогоос 10 хэдэн жилийн өмнө шивэд улсад амьдарч ажиллаж байсан гэсэн. Яг тэр үеийн монголчуудын амьдрал ах уу бас нөгөө амьдралын хэв маяг одоо ингээд эргээд ирэхэд бас ямар байна? Та бас нилээдгүй хэдэн хоногийг шивэдэд өнгөрүүллээ шүү дээ. Тэгсэ. Би ч одоо ирээд бараг 5-6 онцлоо. Тэгээд би 2005 онд ирж ирсэн юм аа. 2005 онд ирж ирсэн. Тэгээд би яг шивэдэд бол нийт бол одоо 13 сар буюу жил 1 сар байсан. Европод тэгээд шивэдэд бол 10 сар болсон. 10 сар болохдоо 8 сар нь ажил хийсэн. Ажлыг бол ердөөсөө голоогүй. 2 сар нь ягаад ажил хийгээгүй гэхээр ажил хайсан. 2005 онд би яг сэргээш 3 тоглолцоод ер нь бол мэдээж одоо залуу хүн юм юу гэдэг юм одоо гэр бүл зохиосон байсан тэр үед. Тэгээд бас л нэг амьдралын одоо зайлшгүй шалтгаанаар л одоо гадагшаа гарч ажил хөдөлмөр хийж одоо аль их цайлантай те өөр хөлтөд хийж гэсэн бодолтой ер нь богино хугацаанд ямар ч байсан хөдөлмөрлөд ирэх гэтэл би ч тэгээд нэг юмдаа яг
ажиллаад ухаан төвлөрүүлчих юм бол ердөөс өөр юм сатаарахгүй гэж боддог л доо. Ерөөсө тэгдэг хүн л дээ. Тэгээд би ирээд 8 сар ажиллахдаа нэг сар нь бол ердөөс 19 цаг ажилладаг байсан. Нэг өдрийн 19 цаг ажиллаа 5 цаг л унтдаг байсан гэсэн үг л дээ. Гэхдээ хамгийн максимум нь 19 цаг. Тэгээд бага нь болохоор 15 цаг ажилладаг байсан. Тэгээд манайх чих хол байсан. Тэгэл ажиллаа таарал гэрлүүгөө очихсоор байтал шөнийн 1-2 бол хамгийн сүүлийн автобусаар яваал гэртээ очиж амраал буцаагаад гарах гэсээр адилхан 2-3 цаг унтаал тэгэл буцаал автобусанд суугаал наашлал тэгэл дахиад ингээл залгуулна метронд суугаал ингээл гэсээр гал ажилдаа ирдэг байсан. Тэгээд нэг сар тэгж ажилдаг байсан. Ер нь бол тэрнээс хойш одоо тэр үед бол байсан монголчууд одоо 13 жил болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр 13 жилийн дараа ингээд одоо тэр үед байсан монголчууд тэрнээс хойш ч байсан одоо 7-8-10 онд ч байсан монголчууд бол одоо амьдрах хэрэг авцсан. Тэр үед бол одоо ингээл цагаач гэдэг бол маш их хүнд асуудал шүү дээ тий. Тэгэл тэнцэнс нэг чигээр амт гордоол яг л адилхан л би тэгдэг тийм л байсан. Амьдрал. Тэгээд бурхны хувь заяагаар гэдэг шиг тэр үед бол би бутсан шалтгаан нь болохоор ээж маань би юм уу байсан. Тэгээ ээжийг авчиж ямар ч байсан хүнд өвчнөөс салгаж авч чадсан та би баяртай байсан. Мэдээж тэгэхэд бол цаанаас өөрөө шууд явъя гэдээ яваагүй л дээ. Яаж явдаг вэ яг тэр шиг л явсан. Тийм тэр бол яван цаанаас намайг тэгж явуулсан их хувь зохиол гэж бодоод байдаг байхгүй юу. Тэгэхээр бид бүхний амьдарж байгаа одоо энэ байж байгаа бол бид бүхний л хувь зохиол, хувь тавилан гэж бодох хэрэгтэй. Гэхдээ тавилангаа бид бүхэн өөрсдөө л ус зурна шүү дээ. Яаж явахыг өөрсдөө л. Одоо бол тэр үед байсан манай монголчууд бол бүгдээ эрхээ авсан, амьдрах эрхээ авсан. Тэгээд бүгдээрээ өөрсдийн гэсэн эзлэх байр суурьтай болсон. Бүгдээрээ өөрсдийн гэсэн бас байртай болсон, машинтай болсон гэдэг ч юм уу те. Эн чинь тэгэл өөрөө хэлбэл цаана энэ хүн яаж амьдарсан, яаж тэр бол өдий болтол тэдгээс өдийг болтол яаж амьдарсан бэ, яаж амьдралын дэвшилсэн бэ гэдэг ч юм уу те. Тэгээд монголчуудад бас учраа илүү их хурдан олдог болсон ч гэдэм юм уу те. Тухайн үед бол өнгөжл 2000 он гараад гадагшаа тэгээ шивэдэд ердөөсөө тийм ч их Монгол байгаагүй байсан багтаа. Одоо бол баг 10 хэдэн мянган Монгол байгаа юм. 10 мянган мөн. орчин байгаа гэсэн. Тэгэхээр ч албан бусаар ихлэр чинь тэрнээс цааш бас ичнэж Монгол байгаа юм билээ те. Тэгээ наашаа бас ирэх гэж хүсэж байгаа маш олон хүмүүс боллоо. Тийм. Тэгээд ямар ч хэсэн сайхан байна. Би өстө нэг үе бодоход бараа ийм биш те гэж надад ярьж байгаа. Би бахархаж байгаа юм ч юм тэр. Тэр найз нартайгаа уулзах сайхан байсан. Өшөөж уулзаг зөндөө найз нар байгаа л да. Тэгээ таньдаг мэддэг тухай үед байсан хүмүүс сайхан амьдраад явж байгаад баяртай өдөө олон сайхан хүүхдтэй болоод хүүхдүүд нь бүгдээрээ сайхан боловсралтай одоо энэ тийм бас боловсролыг эзэмшнэ. Тэгээ хамгийн гол нь тэгээ энд чинь бас цэвэр агаар те эрүүл хүнс гэдэг шиг тийм сайхан зүйлүүд маш сайхан санагдаж шүү дээ те. Тэглүү яг хөө тэгээд Испани эдийн засгийн сургуульд суралцахаар болж исэн хүн яаж явж байгаа жүжигчин болчихоо. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ? Юм жүжигчин болоогүй байсан бол бас ямар мэргэжлээ. 98 онд би 10 төгсөөл сургуульгүй байж байгаа л тэгэл Испани эдийн засгийн дээд сургуульд маань нэг найз тентгийн таньдаг гээл. Тэгэл намайг очиж бүртгүүлж ийсэн. Амар зориггүй ажилтай тухай үед бас. Тийм тэгээд ер нь бол өөрийгөө олоогүй гэдэг шиг л нэг одоо ч нэг хайхтар болцсон ч юм уу да мэдхгүй бас. Тэгээд тийм явж исэн үед л тэгэл ямар ч хүсэл сонирхолгүй тийм л газараа очиод л би сууцны 3 сарын хугацаанд суугаад тэр сургуульд суугаад тэрний дараа мэдсэн. Тэгээ ер нь би энд байх газар хүн биш байна. Би энд байхгүй байх ёстой юм байна гэдгийг ойлгоод тэр сургуулиас гараад тэгээ явж байгаа. Тэгээ урлагын сайхантай их холбогддог байсан юм а. Тухайн үед ч одоо нюанс гэдэг нэртэй хамтлагтай байлаа шүү дээ чинь. Тэгээ одоогийн нюанс биш л дээ. Тэр үед л эдэн найзуудтайгаа нийлээд хүүхдийн ордны тийм дууны хамтлаг. Тэгээд тэрнээс ч хойш явж байгаа 2000 оны сонгуул болоод сонгуулаар чинь бид нар чинь ийш тийшээ яваад Монгол Ардын намд үйлчлээд ингэж явж байгаад. Тэгээд 5 сард сонгуул дуусаад ирсэн чинь манай цуг явж исэн хамтлагийнхан маань одоо 3 дахь курст орох гэж нэг хал ярьдیں۔ Тэнгүүт тэр их надад хүчтэй цохилт өгсөн л та. Тэд тэр 3 дахь курс дараа жил 4-гээ төгсөөд тэгэл ажил мэргэжил одоо боловсралтай дээд боловсралтан болоо л гээл. Гэтэл одоо нөгөө бархуу гэдэг юм ч одоо юу вэ? Тэ нэгдүгээр курс ч байхгүй. Ер нь сургуульд орох хэрэгтэй. За би яг ямар сургуульд орох хэрэгтэй вэ гэж бодож байгаа л. Ер нь урлагийн сургуульд орох хэрэгтэй юм байна. Урлагта одоо ингээд дуулж байгаа юм чи хамгийн ойроо чаддаг юм аа л хүн хийх хэрэгтэй. Тэгэл ердөөсөө би соёл урлагийн сургуулийн дуулаач ингээд орё гээл.
хизээ бүртгүүлэхүү гээл 2 хоногийн дараа гээл тэгээд очсон. Очоод дуулаачтай бол шалгалт өгөөгүй. Шууд жүжигчний ангид очоод ягаад ч жүжиглэхийн урцуу гэдэг танхим миний нүдэнд харагдал тийм ингээл соёл урлагийн сургуулиар ингээл орсон чинь л ердөөсөө жүжигчний анги гэл харагдаж байгаа байхгүй. Тэгэл тийшээ давхиж ороод бүртгүүлээл. Тэгэл тийм 3 өдөр шалгалт өгсөн гурвууланд хамгийн сүүлд нь сархал тэгэл улаан зураас нь яг дээгүүр гарч ирээл тэгэл тэнцсэн тэ. За тэгээд бас бид бүхний урилгыг хүлээн авч багахан хугацаанд манай нэвтрүүлэгт оролцсонд маш их баярлалаа. Тэгээд шивэдэд амьдарч байгаа ер нь хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа монголчуудаа бас юу гэж хэлмээр байна. Гэхдээ одоо тэгээд миний хэлсэн хэлээгөө бүгдээрээ сайхан явж байгаа хүмүүс байгаа, сайхан амьдарч байгаа хүмүүс байгаа юм чинь. Надын одоо гэрчтэй хэлэхдэггүй байлгүйтэй залуучуудаа л хандж хэлэхэд өөрсдөө олж зоригтой байгаарай л гэж хэлээ. Тэрнтэй үнэнч чи өнөөдөр юу ч хийж болно. Тийм ч тий хийж байгаа зүйлдээ л үнэнч байж амжилт гаргаарай. Хүссэн зүйлээ хийж бүтээгээрэй л гэж хэлээ да. За бид бүхний урилгыг хүлээн авч манай нэвтрүүлэгт оролцож бас товчхон болж маш сайхан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд чинь бас өндөр амжилт хүсье. Таны гэр бүлд бас сайхан бүхний хүсье өрөө. За баярлалаа. Оргил телевизээр үзэж байгаа бүх хүмүүстээ ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Танай телевизийнхэнд бас амжилт хүсье. Баярлалаа. За маш их баярлалаа. Гिच нэвтрүүлгийн нэгэн дугаар инхүү өндөрлөж байна. Hamdlan